Дэлхийн монголчуудын Англи радио 88.1 урлагийн дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахиалтхыг 7 өнөө бүрийн даваагаас баасан гаргийн яг цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс урлагийг мэдрий гэсэн уриатаагаар сонсдог урлагийн нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 16 цаг 14 минут болсон. Өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 6-ны баасан гаргийн сонсдог урлагийн нэвтрүүлэг New Art болонгаараа хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ за найруулагчаар мөнх цэцгийн төвшин байрнаар байна. Өдрийн төргий. За өдрийн төргийа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв болох барилгачин худалдааны төв, за мөн таны бөөрийг тэврий бас хамгаалъя гэсэн уриатаагаар Lead Control хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. Тийя. Бас гаргийн сонсдог урлагаар бид нар янзын зүйл ярьсан. Оо тийсэн. Сонирхолтой, сонин гэсэн бүгднийг ярьсан. За энэ өнөөдрөөс эхлээд ахаад нэг өөр нэг сонирхолтой зүйлсийг та бүхэнд өргөх гэж байна. Энэ бол хөнгөн хөгжилтэй, сонирхолтой түүхтэй ийм хөшөөд урсгалууд. За өнөөдөр өргөх гэж байгаа миний эхний хөшөө. За мэдээж энэ дотор чинь ийм итгээд хийдтэй хөшөөд урсгалууд ч байгаа шүү. Хойлооч нь өмнө бүр булшны хөшөөнүүд ярьсан шүү дээ. New Art болонгаараа хэсэг булш ярьсан шүү дээ. Тэгсэн. За эхний танилцуулах хөшөө бол Орландо хотын нисэх онгоцны буудлын дээр байдаг аялагч гэдэг хөшөө юм аа. За хажуугаар нь өнгөрч байгаа хүн зурвасхан харахад аялалтаа ялжсэн нөхөр цүнхээд ирлээ зөрмөглөж байгаа хүн гэж харахаар. Энэ хөшөө юм уу? Яг. Бүр яг амьд хөшөө юм биш. Бүр одоо энэ new realism гэдэг чинь бол ийм болчиход байгаа. Яг амьд юм шиг хийдэг болсон. За. Ингэж хийдэг хөшөөнүүд бол new бүр юу гэдэг супер new realism болж байгаа юм уу яаж байгаа. Буржгор ус сахал бонгор гэд үстэй хөлгээд харахад бол яг хүн шиг харагдах энэ хөшөөг Америкийн уран бүтээлч Dwayne Hansen гэдэг хүн бүтээсэн байна. Энэ өстө супер баг нөгөө нэг лаан баримын шиг л ээ штэ. Юу нь бол тий. 1996 онд нас барсан энэ уран бүтээлчийн хувьд бол гипер реализмын чиглэлээр уран бүтээлээ тойрвдаг. За тэгж таарна. За бүр гипер реализм гэдэг юм байна. Нөө супер гэсэн үг шүү дээ. Энэ чиглэлээр уран бүтээлээ тойрвдаг. Тэр дундаа энгийн өдөр тутам таарлаж байдаг хүмүүсийн төрхийг яг амьд мэт уралдгаараа Америкт алдартай байжээ. Үнэхээр яг амьд хүн шиг байна. Энэ эмэгтэй бүр очицсан ингээд бүр гайхаад хараад штараа. Бараг хажууд нь хөлийн дэрлээд унтчихмаар байгаа. Харин тийм. За хүний өшөө уралдахдаа полиэстер резин дээр мянцаар нарийн чимэглэл деталуудыг нь хийж будаж чимэглэхийн тулд хэдэн зуун цаг зарцуулдаг. Ингэж хийгддэг бүтээл гинэ энэ. Аргагүй энэ бүр тэхээр юм байна. Орландо хотын нисэх онгоцны буудлын терминал А дээр очиход юм бол энэ хөшөөгөө одоо ч налаагаад унтчил байгаа юм байна. 1980-ад онд бүтээгдсэн учраас хувцас хунар өмссөн пүүз үсний цэцэлт нь хүртэл яг тэр үеийнхээ хадгалагдаж үлдсэн уран баримлч Хайнсны хувьд бодит хүмүүсийн хэвийг нь аваад хүмүүсээс нь хэвийг нь аваад хэвэн дээрээ жинхэнэ үс сахал суулгаж нөгөө хүмүүсийг өдөр тутамдаа өмсдөг хувцаснаас нь авч өмсүүлдэг байсан гинэ. Бүр. За. Үнэхээр л яалчгүй гиперреализмыг нэвт өнөртүүлэх энэ хөшөөг эхлээд уг нь онгоцны буудлын лонжийн дэргэд байрлуулж лтэй. Гэтэл уусан идсэн хүмүүс хүснээрээ барьж аваад уран баримл гэх үү хөшөө гэх үү энэ бүтээлийн эдлэгэнд нөлөөлөд төв болоод байсан тул холдуулж хүн болгоныг очоод ингээд дайраад ахааргүй тийм газар байрлуулсан байна. Ингэсэн яг одоо яг энэ гиперреализм гэдэг чинь бол бүр ингээд яг бодит болгож штэ тийм үү? Тийм болгож байгаа. Нэг хятадын бахаа нэг уран бүтээлч гэдэг юм аа. За. Одоо ийм giant гиперреализм гэх юм уу? Яг бодиттой хүмүүсийг яг одоо ингээд амьд юм шиг харагддаг ийм баримлыг мангар томор хийдэг. Амар томор хийдэг. Тийм нэг хятадын уран бүтээлчийн үзэсгэлэн бол Бээжин Шанхай хотуудад гараад өстой бас нэг хэсэг шуугуулж ирснийг бол сайн санаж байна. За ийм сонирхолтой хөшөө. Би бол нэр хажуугаар нарахтаа над чиг амт нүмө ядарсан амт унтчихил гэж харах. Харин тийм байна. Хүн манайхан бүр бичиж чинь угаасаа амьд хүн гэж харлаа штэ гэж юм. Сарнаас арах янзтай ээж саяхан манайхан мөөе аваргын хөшөөч бас янзтай сайхан болсон байна лээ дээ. Бэлгэс бичиж чинь. Үнэхээр мундаг болсон. Өнөөдөр мөгийн дээрээс үдэ ачраараа ярьсан. За хоёлаа нэг хамтран аялагчаа ярьчаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 16 цаг 19 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар таны бөөрийг тэврий бас хамгаалъя гэсэн уриатаагаар Lead Control хамтран ажиллаж байгаа. За тийм.
За одоо ингээд 3 төрлийнх байгаа шүү те. 3 төрлийнх байгаа. Улбар шар, ногоон, цэнхэр. Яг үнэ. За би хэлээд байгаа штэ. Энэ New Remedy гэдэг компани оруулж ирж байгаа энэ бүтээгдэхүүн бол бөөрн чулуу үсгээс сэргийлнэ, чулууг дахин томорхоос хамгаална, мэсцлийн дараах тахилтыг багасгах зорилготой. Ингээд 3 өөр үүрэгтэй бүтээгдэхүүн. За одоо жишээлбэл ингэж байгаа юм. Ногоон нь бол дээшгээ сумтай байгаа штэ. Яагаад гэвэл pH-ийг нь up буюу те pH-ийн түвшнийг нь ихсгэж өгдөг. Тулаа бодисын солилцооны өөрчлөлтөд харгалтай хүмүүс чесний хүчний чулуу үүсгэхээс 100% сэргийлж нэг удаагийн курсээр дахихгүй болгодог. Хоолны дэглэмтэй хослуулж хэрэглэх юм бол бүр илүү үр дүнтэй. Харин дэглэм барих боломжгүй хүмүүс бол ингээд насан туршдаа хэрэглээ сэргийлээ яваад иж болно гэж байгаа. За доошоогоо сумтай ийм улбар шар байгаа. Улбар шар савлгаатай нь бол pH down буюу хүйтэн сэрүүний удирдалд бөөр шээсний заваар халдвар ихсгэд антибиотикийн эмчилгээг үр дүнтэй болгож бөөрөнд бактери үржихээс сэргийлнэ. Мөн бөөрийн мэсцлийн дараа стент тавьсан хүмүүст стент шохоожилт гэж актер юм боддгийм байна. За. Энэ шохоож чадвархаас нь сэргийлдэг гинэ. За. За. Цэнхэр савлгаатай. Тэнцүүгийн тэмдэгтэй байгаа. За энэ бол pH-ийн балансыг барьж өгнө гэсэн үг. За энэ юм нь монголчуудын дунд хамгийн их тохиолддог кальцийн чулуу үүсгээс сэргийлж томорхоос нь хамгаалдаг. Мөн мэсцлийн дараах тахилтаас сэргийлнэ. Жихрийн шижинтэй хүмүүсийн бөөрийн хүндрэлээс сэргийлэхэд тусдах бөгөөд бөөрийн эдийн шохоожилтж үр дүнтэй ингэж үйлчилдэг бүтээгдэхүүн байна. За одоогоор 45 орнд борлуулагдж байгаа Япон, Солонгос, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ч гэсэн яг ижил үнээр худалдаалагддаг. Тэгэхээр яасан бах нь одоо монголчууд бид ч гэсэн дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг эх орондоо хэрэглэж байна л гэж ойлгож болох нь тийм ээ. За манго, хүрмэн, City Farm-ын бүх салбаруудаар худалдаалагдж байгаа жургуу олгогддог. За тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийн 9611 2418 90 4 59 62 гэдэг утас руу аль бие усных нь эмч төлөөлөгч нартай холбогдож мэдээлэл аваарай. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар таны бүрийг тэврий бас хамгаалъя гэсэн уриатаагаар Lit Control хамтран ажиллаж байна. Баярлалаа. За миний хүргэх мэдээлэл болохоор шүү дээ тий. За айгүй гоё юм байлээ. Манайхаа орч ирээд хараараа энэ бүр үзүүштэй заяо. Одоо ер нь баг бүтээл гэхээс илүүтэйгээр бүхэл бүтэн музей л да. Энэ бол. За Мексикийн Канкун хотод усан дор байдаг музей гэдэг. За Канкуны үндэсний далайн паркт байрладаг энэ музей далайн гүнд 3-аас 6 метрийн гүнд нийтдээ 500 гаруй хөшөө байдаг. Энэ албаар ингээд оруудаа тавьсан юм уу? Одоо би танд ярьж үгүй заяа. Яагаад ийм хийснийг. Янз бүрийн хүмүүс эд зүйлсийг харуулах энэ хөшөөнүүдийг мэдээж ганц хүн урлаагүй тийм үү? Олон улсын болон дотоодын уран бүтээлчид хамтран энэ гайхалтай цогц бүтээлийг бол бүтээсэн. За энэ музейг ярихаар Хайм Гонзалес Кано гэдэг хүн заавал яриадах шаардлагатай болно. Яагаад гэхээр энэ хүн ойролцоо орших юм шүрэн хадыг аврахын тулд энэ ажлыг санаачилсан. За яг юунаас яагаад аврах гэсэн бэ гэхээр Канкун бол угаасаа олон улсын жуулчдын төв бүс болсон хот аахгүй юу. За ингээ гадаад дотоодоос ирсэн жуулчид Канкунд ирээл ерөөсөө шууд тэр нөгөө үзэсгэлэн шүрэн хадыг үзэхээр заавал ирж шумбдсан байна л та. За мэдээж олон жил дараалан олон сая хүн ирж очиод нөгөө хөл гараараа хүрээд ахаар нөгөө шүрэн хаднууд нь гимтэж эхэлсэн. За ингээд шүрэн хаднуудаа хүний хөлд талхалчихгүй тулд ойролцоох нь жуулчид шумбагчдад зориулан энэхүү усанд орох музейг байгуулсан. Ингээ 2008 онд санаачлаад 2009 онд эхлүүлээд 2010 онд аль бие усаар нээлттэй хийсэн усанд автаж хаягдсан хот шиг энэ музейд одоо жилдээ 200 мянган хүн ирж шумдаг гинэ. Над шиг нөхөр сууж байна. Телевизээ үзсэн. Диван дээр урдаа бас нэг бүргэр тавьчихжээ. Угаасаа яг ингээд ерөөсөө л ингээд нэг юм сүнцэн хот те. Тэгээд ингээд далаад дээгүүр нөгөө нэг ус ингээд бүрхсэн юм шиг. Яг л тийм л байдлыг үзүүлсэн юм байлаа. Айгуу сонирхолтой юм байлээ. Тийм байна. Стого юм байна. Энэ яг одоо бид зүгээр шүрэн хадны талаар ярихад те. Шүр хоёр янз байгаа. Нэг нь болохоор шүр гэж одоо бид зарим хүмүүс шүр гэж нэрлэдэг байдаг. Яг ургамал буюу амтан байгаа юм. За тэр бол ингээд амьд бодгод байх нь шүү дээ. Нэг нь энэ. За нөгөөх нь болохоор одоо энэ саяны нөхрийн яриад байгаа шүрэн хад гэдэг бол шүү дээ. Жижигхэн ийм бичил биетнүүд буюу амебнууд те бүр ийм жижиг загасны хоол болдог тэр бичил биетнүүд
нэг газар очиж баагаад байдаг байхгүй юу. За. Тэр нь ингээд томорсоор хагаад ингээд хад болж томордог. Одоо тэр шүрэн арлууд гэж нэрлээд байгаа зүйлүүд чинь бол тэр бом микроб тийм жижиг амебнуудын баас ингээд цугларсаар агаад бий болж байгаа байхгүй юу. Тэгээд одоо энэ манайхан хөөрөгний шүрэн толгоон болгоогоо яг алингээр нь хийдэ. За би бол бодохдоо тэр нэг амебных болов гэж бодож байна. Ягаад гэвэл тэр чинь ингээд хөгшин залуу гэж яриад. Тэгээд тэр чинь усныхаа одоо тэр хавьтанд байгаа ургамал болон тэ усны бүтцээс хамаарат цагаанаас эхлээд хар хүртэл байдаг байхгүй юу. Цагаан ч гэж байна, хар ч гэж байна. За манайхны хамгийн их хүнд ордог нь болохоор дээр үед бүр Монголд далаа байх үед тэр үед ч бас шүрүү байсан байна шүү дээ. Шүрэн хад ургаж ирсэн байна шүү дээ. Тэр хаднууд нь дарагдаад одоо гарч ирсэн юм ухаан ягаан өнгөтэй тэр шүрнүүд манад бол үнэтэй байхгүй юу. За. Одоо манай найз одоо Мальдивд байдаг байхгүй юу. Мальдив найз манай Мальдив найз. Танаа тэнд чи шүр үнэтэй чи энэ гисэн чи шүр гээд ингээд над руу янз янзын шүрний зураг явуулж байгаа. Тэгээд энд нөгөө шүр авдаг хүмүүст энэ шүр үнэтэй юу үнгүү. Тийм шин шүрнүүд манад тийм үнэтэй байна. За. Тийм нэг жоохон удцсан ч гэдэм үү тийм ухаа туяатай болцсон тийм одоо нилээн өвгөн өндөр настай шүрнүүд бол манад үнэтэй. Шин шүр одоо тэр патар шүрүүд байж шүү дээ. Үнгүү. За. Тэгээ Forbes сэтгүүлээс энэ музейг манай гариг дээр хамгийн онцгой газруудын нэгээр нэрлсэн байна лээ. Энэ яалч байхгүй үнэхээр онцгой юм байна. Үнэхээр онцгой юм байна. Бүр ингээд тавтаа тухтаа яг бүр ингээд сургалтанд сууж тэр нөө күний шомболт хийж сурсныхаа дараа үзэхгүй бол эн чи эвгүй байлээ штэ. Яг ингээд ороод ингээд доошоо явангууд ингээд жоохон доошлонгууд даралт метр дэрнгүүч хүн чинь ингээд нэг би сонирн бодонгууд нөгөө ингээд дагаж явж байгаа шомбогч нар таач ингээд бичи эвгүй бол ингээд дээшээ ингээд хүн чинь ингээд нэрээ ингээд өгчих юм бол бид нар ч нэг уснаас хайдаг хүмүүс ч яагаад өгчих юм байна гэж бодоод ингүүд кяс гаргацдаг байхгүй юу. Татаад кяс гаргацдаг. Тэгэхээр сайн сурж иж орохгүй бол бид нар ч уснаас ангид хуурай газрын амьд учраас яг ингээ усанд ор бид нар энэ нэг 10 метрээс доош гүн рүү оронгууд эвгүй болдог. Даралт метрээд эхэлдэг. Одоо энэ чиглэл хардаа ингээд бүр нэг юм өвгөн хүний баримл байгаа байхгүй юу? Тэгэнгүүт хажуугаар нь эн чинь нөгөө нэг угаасаа нөгөө далайн парк дотор байдаг учраас хажуугаар нь загас магас явсан шгэ. Бүр ингээд бүх юмыг ингээ гоё цогцолцсон, хослуулсан. Гоё үнэхээр үзэсгэлэнтэй музей л. За би нэг мэдээлэл хүргье. За Travelers гэдэг ийм бүтээл байгаа. За энэ бол дараагийн танилцуулга баримл бол аялагчд нэртэй Францын сюрреалист уран бүтээлч Бруно Каталаногийн бүтээлүүд байна. Үнэхээр нэршгээ цүнх барьсан аялагчдын баримл хаа сайгүй байдаг гинэ. Энэ бол хаа сайгүй байдаг. Өвөрмөц. Яг тийм. Маш өвөрмөц. За түрүүнийх бол бүр реалист буюу те бүр бодит юм шиг хийдэг хүн бол энэ бол сюрреалист буюу хамгийн байж болох хийсвэрээр хийдэг хүн байна. Эсрэгтэл гадаад үзмж барьсан цүнх нь өөр ч гэсэн бүгд нэг талаараа адил байдаг. Баримтыг харуул гэдэг гидс буюу биеийнх нь яг гол хэсэг хоосон байгаа. Харин тийм ээ. Энэ шийдлээрээ уран бүтээлч юу хэлэх гэсэн бэ гэхээр цагаачдыг төлөөлүүлж бүтээсэн эдгээр баримлууд нь хаа нэг тийшээ яарсан хүмүүсийг харуулах боловч төрлөх их орон гэр бүлийн ардаа орхисон хүмүүсийн сэтгэл нь үргэлж хоосорсон дутуу явдаг юм шүү гэдгийг харуулах гэж зорьсон гэсэн байна. Бүр түл тэр санаа бол агуу юм байна. Агуу. За Бруно Каталано Франц улсаар овоглож явдаг боловч угсаа гарлаараа бол Марокко гаралтай гэнэ өөрөө цагаач юм байна. Өөрөө Франц руу цагаачлан ирсэн хүний хувьар энэ аялагчдын төрхөөр өөрөөгөө төлөөлүүлж мартыг гэсэн ч мартагддгүй нэг хэсэг нь сэтгэлээс нь үргэлж уяатай хэрнээ хоосорч явдаг гэдгийг өгүүлээд байгаа юм байна. Нөө төрлөх Марокко улс нь бол цээжинд нь байгаад байдаг. Гэхдээ тэр хэсэг нь ингээд төрсөн нутаг мэн гэдэг юм нь болохоор хоосон байгаад байна шүү дээ тийм үү. 2004 онд анхны баримлаа барьж байхдаа баримлынх нь ингэр цээж хавцаа алдаа гарсныг олж харж л дээ. Өнөөх алдаагаа засахын тулд харин ч засахын оронд харин ч давуу тал болгон ашиглахаар шийдэж хигдэг цээж гидсийг нь бүхэлдэн шахуу авч хайснаар аялагчд бүтээлийн санаа анх гарсан гинэ. Тийм нэр үнэхээр өргөц харагдсан. Алдаан дээрээс тийм байна. Урган гарсан юм байна. Тийм байна. Мэдээж урдгийг хүн өөрийн харах өнцгөөрөө мэдэрдэг харин энэ мэдээллийг бэлтгээд явж байсан чинь ургамал дунд цүнх чирэн зогсох нэг Аз төрхтэй аялагчийн баримлтай таарлаа. За тийм нөхөр гарч ийн үү? Одоохондоо гарч ирээ. За гарна. За хамгийн сонирхолтой нь энэ баримлын нэр нь Батялалт гэж бичсэн байдаг гинэ. Бүрөө. Монголоор Монгол хүний нэрээр. За.
За магадгүй модель нь Монгол цагаач байсан байж болох юм. Энэ талаар мэддэг хүн байвал комент бичээрэй. Би бол юм олоогүй. Яалч яахгүй Батялалт гэсэн нэртэй ийм баримл байгаа. Яг Google-аас энэ нэрээр нь хайхад бол тодорхой ямар нэг мэдээлэл гарч ирэхгүй байгаа юм. Харамсалтай. Тэгвэл яг тийм л ээ тий. Мэддэг хүн байвал Монгол хүний нэр ирж бүр угаасаа. Тийм. Батялалт гээ бичсэн гэдэг чинь тий. Тийш. За манай найруулагч одоо өгчих байх. Яг нэг өвсөн дотор байж байгаа цүнхэж ирсэн нэг нөхрийн хөшөө байгаа шүү. За энэ бол ингээд нэрнээс хоосоо орон зайг бол төгс харуулсан байна. Супер харуулсан байна. Ёстой гайхалтай сонин бүтээлэн энэ. Ямар хүмүүсийн энэ нэрээ сэтгэхгүй мэдхгүй ямар ч мундаг юм дээ тий. Тэгээд эн чинь бол одоо баримтчин гэж ааш хүндийн төвийг нь маш сайн тооцоолох те. Ерөөсө тэр нэг цүнхний энэ нэг мө хоёр нарийнхан залгаасан дээр сээж нь тогтож байгаа гэсэн үг шүү дээ. Яг үнэ. Өстой мундаг. За. За хоёлоо. За яас Батялалтын зураг олддгүй. Эн чинь нөгөө шинэ хариулагч сууж байгаа юм байна шүү дээ. Одоо тэрлээ. Одоо тэгшилж хол яг болох гэдэг шүү. Энэ Монгол хүн биш нэрээ тий. Нэг Аз царайтай. Чимдан чирцэн байгаа байхгүй энэ. Чимдан чирээ явж байгаа хүн байгаа. Тэгшлээд тэгвэл яг л болох гэдэг юм да. За. За Улаанбаатар хотод 16 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар 100 мод хотын зүрхэнд орших 5 тух тансаг гэр Central Garden Business Residence дэмжээ ажиллаж байгаа. За Төв аймгийн А зэрэглэлийн бүс хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн Central Garden Business Residence төслийг танд санал болгож байгаа. Бүрэн зутгмал хийцлэл, металл шилэн хосолсон орчин үеийн гадна фасад, зис голтой цэвэр усны уян хоолой, нарны эрчим хүчээр нийтийн эзэмшлэр хэрэгцээг хангах ухаалаг шийдэлтэй, улсын сургууль цэцэрлэг болон эмнэлэг нь дэрэгдээ. За Төв аймагта хамгийн анхны лакшери буюу бизнес зэрэглэлийн орон сууцсан юм байна. За оршин суугчдын хэрэгцээг хотгон дотроос хангах ухаалаг шийдэлтэйгээр одоо олон шинэлэг 5 тухайг хангасан давуу талтай. За эрүүл цэвэр агаарт хамтдаа амьдрээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 76 70 95 62 70 гэдэг утаснаас орой ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч 100 мод хотын зүрхэнд орших 5 тух тансаг гэр Central Garden Business Residence баярлаа. Хөөч одоо ингээд орон нутгийн барилгын төсөл одоо ингээ манайхаар зарлагдчих байна шүү дээ. Энэ эдний захирал нь ирж уйлцсан угаасаа ер нь бол Төв аймагт ингээд байрнууд байдаг л гинэлтэй. Гэхдээ одоо угаасаа 45 км штэ. Тэнгүүд ер нь налах багнууч нь хэд хөлөөдөө тий. Тэгэхээр Төв аймагаас баг ажил руугаа ирж очих баг амар болж байна гэсэн. Магадгүй. Ялангуяа энэ урд бүстэй ажилтай хүмүүс бол тийм ээ. Харин тийм. За миний хүргэх мэдээлэл болохоор за хоёлоо өмнө нь ярьжсэн штэ нэг юм Чехийн Прагт ингээд нэг юм байшингаас дүүрлэгдсэн юм шиг хүний хөшөө байдаг гэд. За тий. Тэгээ тэрийг очиж үзсэн хүн байна уу Чехэд амьдардаг манай эдэс гэд. Тийм. Тэрнээс гадна одоо нөгөө нэг Ари Смайл биднэрт ингээд Чехээс нэг бэлгэнүүд явуулахдаа айгүй гой откритнууд өгсөн штэ. Тэн дээр би тэнцэнс би Прагийг хараад би очиж үзсэн юм чинь вау ямар гоё хот байд юм бэ гэж би харж байсан байхгүй юу. Тэгэхээр улс орон болгонд өөрсдийн гэсэн онцгой уран бүтээлчд бол яалтчгүй байдгаа. Тэгвэл чехүүдэд Давид Церни гэж уран бүтээлч байгаа. За үнэхээр хачирхалтай, сонирхолтой хөшөө дурсгалууд, баримлуудын талаар мэдээлэл хайж авахд бол Праг хотын хөшөө дурсгалууд маш их гарч ирсний дотор Прагийн өнөөх одоо хачирхалтай баримл хөшөөг ихэнх нь одоо сая хэлсэн Давид Церни гэдэг хүн бүтээжээ. Ч одоо өдөөдөөс хараад чигээ зогсож байгаа хоёр нөхөр байгаа юм шүү. Тийм. За одоо наадах чинь бас их учирч ганцтай юм байлээ. За энэ жил 57 настай уран бүтээлчийн хөшөөг өмнө нь тэр сонсдог урлагаар ярьжсэн одоо тэр зүүдэж байгаа хүний чинь хөшөөг энэ хүн нөхөр хийсэн байна шүү дээ баримлыг. За зөвлөлт Орос дэлхийн 2 дугаар дайнд ялалт байгуулсныхаа дурсгал болгож Чех улсад нэг танк бэлгэлжсэн юм байна. За энэ танкийг дайны дурсгал болгож Праг хотод байрлуулсан байдаг. Харин 1991 онд Дэвид Церни гэх нь уран бүтээлч нөгөө үн хүндтэй гүн утга агуулгатай танкийг нь очиод яга өнгөөр бутцсан гинэ. За тэгсэн чинь нийт эзэмшлийг зандчилсан гэж буруутгагдан хэсэг баримтлагдсан Церни ер нь л нэг тийм нахаалны маркийн өдөөн төрхөрсөн эсвэл одоо эсрэг тесрэгцлийг одоо харуулсан бүтээлүүдээр бол алдартай. За харин энэ удаагийн жагсаалтанда Цернигийн Шэс гэдэг бүтээлийг танилцуулна. Бүр яалчгүй Шэс гэдэг шүү. Жинхэнэ утгаараа Шэс шүү. Пис буюу Шэс гэдэг энэ бүтээл дээр ногоон өнгөтэй хоёр хүн Чехийн газар нутгийг харуулсан хэлбэртэй жижиг цөөрмөрхүү талбай дээр зогсоод өөдөөсөө шээж байгаа юм шиг харагдаж байгаа. За үзэж чадах байгаа хүмүүстээ дүрсэлж хэлэх юм бол. За
манай чехэд байдаг сонсогчид бол мэдчихэл байгаа бах тий. Манайхан ч чех зөндөө шүү. Хэрвээ очиж үзээгүй бол Мала Страна дүрэгт байдаг Кафкагийн музей яг хажууд байд юм байна шүү. За Франц Кафкагийн музей. За өрмөс шийдэлтийн усан оргилуур дээрх 2 хүний дүрс 2 м 10 см өндөртэй хүрлээр хийсэн эд эрхтнээс нь ус гоождаг гинэ. За Хамгийн сонин нь хөшөөг үзэх гэж очисон хүмүүс заяа. Хажууд нь байрлуулсан тэр утасны дугаар руу үг захиалж бичүүлээ штэ тий. Нөгөө хоёр чинь шээсээрээ буюу усаараа зурж өгөөд буцаад байранд ордог гэж байна. Оо ваасэ. Анжгаа гэж хэлэх юм бол анжгаагээ бичиж өччих юм бол таны нэрийг шээсээрээ зурх нь шүү дээ. Анжгаагээ бичих нь шүү дээ. Тийм байна. Тэгээ буцаа байранд оршдог заяа. Тэгээд одоо ингээ би ихлэ гайхсан л да. Яагаад энэ чекийнхээ газар зураг руу ингээд газрын зураг руу шээгээд байгаа гэд тэгээд тэрийг ингээ харахаар сонин ч юм шиг да шийдлийн нотхоор гайхалтай ч юм шиг энэ бүтээл Праг хотдох хачирхалтай бүтээлүүдийг эхэнд нь шахуу явдаг гинэ. Гэхдээ яг хоо ер нь бол нэг шээж байгаа хоёр хүн биш байгаа даа надад. Шээсэн дотроо зогсцсон хоёр нөхөр байгаа байхгүй ер нь бол. За яг хоо ер нь бол энэ тэнд явхад байна шүү дээ ийм божгоогоо гаргаад зогсцсон жижиг хүүхдүүдийн хөшөө бол хаа сайгүй байдаг. Тийм. Хаа сайгүй байдаг. Манайд ч байдаг, Монголд ч байдаг те. Ийм нас биеинд хүрсэн хоёр нөхөр ингээд ирээ цэргүүгээр шээгээ зогсож байгаа хөшөө барагтал байдаг юм байна. Харин тийм байна. Өө сайхан тий. Ээж бүр шээсээр тогдоод хонгойдны нэр мэрвччгөөд өдрийг. За одоо миний дараагийн танилцуулах гэж байгаа хөшөөг манай найруулагч зургийг өгч байгаа. За энэ зургийг нь хараад чи юу харагдаж байна уу тий хэлээд их. За хэлий. Одоо манай гэлээ бол хэлчихнэ. За өгцөө. Үсэлцэж байгаа хоёр хотлаадлаа. Эмэгтэй хүний умаа харагдаж байна өө. Ой. Эцтэй нэг штэ. Нөгөө талаас нь анх шууд ингээд шууд харахад бол хоёр үнсэлцэж байгаа хүн шиг харагдаж байна. Тэгнэ. Бас янз янзаар л харж болно. Ер нь урлагдаг хүмүүс бол өөр хардаг шүү дээ. The Giant Stone Vagina гэдэг ийм бүтээлээ. За. Перугийн уран бүтээлч Фернандо делла Харагийн бүтээсэн энэ этгээд хөшөө Германы Тюбинген гэдэг хотын их сургуулийн гадаа байрладаг гинэ. За. 32 тонн жинтэй 4.2-ыг үржих нь 1.7, үржих нь 1.7 гэдэг ийм хэмжээтэй энэ хөшөөг Веронагийн гантгаар бүтээсэн. За энэ чулуун дээр сийлж хийсэн юм байна. Хүүшээ нөө манайхан ч ингээд яг байглаасаа ингээд ийм нөө ихийн умаагаар ороод дахин төрсөн энэ үнд гараад ч бас энэний завсраач игцэн байж байна. Дэлхийн өнцөг булан бүрд тийм юм байдаг. Харин тийм юм байдаг. Тэр байтугай. За би эхлээд мэдээгээ ярьчаа тэр талаар ахаа яриа. Зэрвс харахад агуун ордч юм шиг харагдах энэ хөшөө нь эмэгтэй хүний нандин эргэтнийг дүрсэлсэн. 120 мянган еврогоор бүтээгдсэн энэ хөшөөний доод хэсэгт нь уг нь усан сан байгуулах гэсэн боловч төсөв мөнгө нь хүрэлцээгүй учраас одоо байгаагаар нь хуурай орхисон. За. Хуурай орхисон. Уус нь бол энэ ингээд усан сан дотор байж ах хэрэгтэй юм байна. Тийм байж. Уран бүтээлч Фернандо делла Хара энэ бүтээлээ Пичикан гэж нэрлсэн. Чикан гэдэг үг нь ус том чулуу эсвэл хадны завсраар урсан гарч ирэх гэсэн нэгдүгээр утгатай. За. Одоо юу гэдгийг ингээд булаг урсч гарч ирэхтэй нэгдүгээр утгатай. Ингээд ус урсж явах хэрэгтэй байсан баг бараг. Хоёрдугаар утга нь секс гинэ. Ийм байна. За. Пи гэдэг нь харин грек үсэг нэмээд математикийн тоо гэж явдаг. За нөгөө пи тоо гэж нэг алдартай тоо байгаа шүү. Хизээч хуваагддаггүй пи тоо гэд хамгийн дээдлэлтэй 80,000 хүрээд рекордыг нь зогсооцсон байгаа гэдэг. Өчигдрийн яриад байсан тийм квиз дээр яриадсан. За. Гэхдээ энэ удаа пи гэдэг хэсэг нь яг энэ хөшөөгөөр дүрсэлсэн зүйлтэй адилхан харагддаг учраас Пичикан гэж нэрлсэн гинэ. За. Нөгөө нэг хадны завсар хавжуулагдсан халууны цулцсан хөргөө гэдэг шиг. Энэ доторх авчилсан төгрийг бүр онцгойгийнхээ ирж авч байна. За би наадах чи ярьж байна. Энэ Тюбинген гэдэг хотод нь урлагийн гудамж гэж байдаг юм байна. Хөшөөг урлагийн гудамжны төгсгөлд нь байрлуулсан юм байна. Гэтэл яг эсрэг талд нь өөдөөс нь анатом, биологи, микробиологийн их сургууль байдаг гинэ. За сургууль бол татгалзаагүй. Бараг л антом харуулсан хөшөө магадгүй таалагдсан ч гэж болох юм гинэ. Уран бүтээлчийн хувьд хүний биеийн гоо сайхан бүрийг магтан сайшаах гэж энэ бүтээлээ бүтээсэн гэж ярьсан байсан. Гэхдээ энэ хөшөө нэг онцлогтой.
Харж мэдрэхээс гадна орж үзвэл бүр илүү их мэдэрдэг буюу үзэгчийн оролцоотой урлагийн төрөл жанраар бүтээсэн юм байна л да. Тэгсэн 2014 онд нэг инээдтэй юм болсон. Энэ тухай бүр BBC-гээр гарсан гэж штэ. Энэ бүр гарахаар юм байна харин. Америкийн солилцооны оюутан тухайн хөшөөрөө орж мэдрэх гэсэн юм уу эсвэл сониучлахж орсон юм уу бүү мэд ямар ч гэсэн гарч чадахгүй гацчихсан. Эцэст нь бүр гад командынхын ирж байж хөшөөг имтлэлгүй залуу гэмтэлгүй гаргаж авч байсан түүх байдаг гинэ. За нэг Аз нөхөр байна уу юу энэ? Тэр гац нөхөр нь бараг л тийм баг шиг байна. За ийм те бид нар нөгөө нэг ихэн умаа гэдэг. За би Дөхний ид дээр лав байдаг. Дөхний ид дээр байдаг. За Сүхбаатар аймагт манай Цотлохон ууланд лав байдгийн. Тэгээд өөр энэ тийм зөндөл ийм ихэн умаа гэсэн газруудыг харж исэн, үзэж исэн. За Дэлхийн бараг бүх улсад байд юм байна. Ийм ойлголт. За байдаг. Тэгээд яг манайхан шиг байна шүү дээ. Тэрнгөөр ингээд мөлхөд гарах юм бол ихээс төрсөнтэй игэл болно ихийнхээ ачийг хариулна ч гэдэг юм уу. Тийм ойлголт бүгдэнд нь байдаг байгаа байхгүй. Тэгээд яг ингээд гарч ирдэг. Тэгсэн чинь Америкт байх нэг агууд одоо агууч юу яг тэр нь ийм хуучин уурхай байсан юм шиг байна. Тэгээд агуу тэр ингээд яг ингээд бас нэг ихийн умаа шиг ингээд тим юм руу нэг нөхөр ороод яг нөгөө манайхан шиг дом үлдэх гэж ороод тэгээд тэр ингээд дотроо ийш тийшээ өөр салаа байж хат буруу салаа руу н ороод тэгээд толгоогоороо тонгоогоо гацаад хүүдий наашаачгүй цаашаачгүй болж гацаад тэр чи ийм нарийнхан юм руу ороод ингээд доошоо толгоон доошоо хараад ингээд гаццсан байхгүй. Тэгээд хашрыг хинч гаргаж авч чадаагүй. Тэгээд тэнцэнэ өгсөн. Тэр хүн тэнцэнэ өгсөн. Тэгээд тэр уурхай тэр уул хадыг нь эзэмшдэг хүнэнтэй гэр бүлийнхэнтэй яриад за одоо би бол эдгээр энэ хүнийг ингээд одоо гаргаж авах маах гээгүй. Та нар тэ хэрэг зөвшөөрвөл би харин наагур нь ингээд цэмтлээд тэнд нь оршоочих гээд. Тэгээ наадлаар нь цэмтлээд тэнд нь оршуулсан. Гаргаж авч чадаагүй. Тэгээд тэнцэнэ өгсөн шүү дээ. Ямар амар юм бэ? Энэ нөхөр харин нэг юм юу нэ онцгойгийнхны тусламжаар гараад ирж. Йой. За нэг хамтран айлгч яриад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 16 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран айлгчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв болох барилгачийн удалдааны төв хамтран ажиллаж байгаа. За барилгын материалын удалдааны төвдөөс онцлог одоо яалтчгүй нэг нь бол барилгачийн удалдааны төв болчиход байгаамаа. Тэгэхээр Улаанбаатар хотын төвчрлөгөө бүсэд тээврийн ямар ч хязгаарлалтгүй байршлаараа одоо хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн ийм газар болчиход байгаа. За том уурын ачааны машин, суудлын автомашин ямар ч асуудалгүйгээр шууд нэвтрээл бараа бүтээтгүнээ бол төвөггүй тээвэрлэх боломжтой. За ингээд энэ төвд одоогийн байдлаар 203 аж ахуйн нэгж байгууллагын 5000 гаруй нэр төрлийн барилгын материал нэг дор төвлөрчөөд байна. За эднийх нь шүү дээ ABC гэдэг 3 том блок үүсэх юм байлээ. За одоо A, B хоёр нь ашиглалтанд орсон. За A-д нь бол битүү бүх байгууллагууд нь орсон. B-д бас ингээд байгууллагууд ороод одоо баг дүүрж байгаа байх. За тэгээд эдний юу хүн ингээд өдрөөж тэнд аятайхан өнгөрүүлчих болохоор. За одоо жишээлбэл чи одоо ингээд шинэ байранд орлоо шүү дээ. Шинэ байранд хэрэгтэй бүх юм тэнд байж байгаа шүү дээ бас. Одоо жишээл овжуур сантехникийн юмнууд гэдэг өчнөө юм болдог. Өглөө бүр хүүхдтэйгээ очиод тэнд ингээд гоё байж болно. Хэд хэдэн ачааны лефттэй. Тийм учраас юмаа наашин цаашин зөөрөхөд яах бол ийх бол гэсэн юм аахгүй. Дотор учраас дулаахан халуунд бол сэрүүхэн те. Тэгээд тэрнгээр яваад дотроо цайны газартай, кофе шоптай, амарчих газартай, дуулчих газартай. Амар юм биш. Тийм учраас те ингээд нэг юм тухгүй нэг юм одоо 100 айлал буусан болох бах. Тэгтээ одоо яах вэ? Нүн тийм л байдаг юм чи ингээд машин ааж тавих газар байхгүй, суугч газар байхгүй ингээд битүү потоос шороо наашаа цаашаа зөрсөн баахан хүмүүсийн дунд ийм бишээ. Таад энд те яг одоо би нэг сонсгологийн зам дээр бол замынхаа зүүн талд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргийн засах төв гээд гоё ирээн байшин байдаг ш. Таалах гоё хөөрхөн байшин байдаг. Яг тэрний урт талд нь байгаа. Та машинтайгаа очиод тэнд өдөржингөө байсан ч болно тэнд тань одоо хэрэгцээтэй бүх юм чинь байгаа шүү. За ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн 77 66 22 77 94 тэгтэг 11 71 гэдэг утаснаас аваарай. За барилгачийн удалдааны төв гэж гэрэлээр бичээ сошиал хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв болох барилгачийн удалдааны төв хамтран аялагч байна. Баярлалаа. За одоо миний мэдээ юу? Таны мэдээ юу? Чинийх. За Исландын Reykjavik хотод байдаг хинэн үл мэдэгдэх албан тушаалтан гэдэг хөшөөг онцолж байна. Энэ ста зүүн заяа. За. Ийм
Доор нь бол хүний хөл дипломат барьсан хүн байгаад байгаа байхгүй. Яа. Зүүн багаз дээр нь бол зүгээр л хад. За Исландийн галт уулын том чулууг хүний биеийн дээр залгасан энэ хөшөөгөөр хотын зөвлөл рүү ажилдаа алхаж яваа хүнийг дүрсэлсэн гинэ. За 1994 онд уран бүтээлч Магнус Томсны бүтээсэн энэ хөшөө өдөр бүр ажилдаа явж төр улсаа урагшлуулж хөгжүүлж ирсэн нэр нь үл дурсагдах мянган албан тушаалтнууд, ажилтнууд, албан хаагчдад зориулсан хөшөө юм байна л да. За бюрократ гэхээр нь эхлээд манайхны ярьдгаар одоо цүнх ярьдаг хүн сурталтыг хэлээд байгаа юм. Би бол энэ хөшөөгаараа шууд тэгж бодсон. Хүн сурталтыг хэлээд байгаа юм болов гэтэл үгүй юм байна. Харин ч төр улсаа хөгжүүлж улсын их асуудлыг өөрийнхөө толгой дээр дааж давшгүй ачаа олгоод ингээд тийм үү. Авч явсаар ирсэн мянган ажилтнуудаа зориулсан юм байна. За харин том чулуугаар хэцүү хүнд байсан ч гэсэн үргэлжлүүлэн ажилдаа ирсээр байсан эр зоригийн төлөөлүүлсэн гинэ. Би болохоор шууд анхаарад яг ингээд нөгөө хүн сурталтай тий ингээд нэг юм би бас тэгж бодлоо. Би бас тэгж бодсон. Тэгсэн үгүй гинэ. Ингээд нэг хүн сурталтай тий ингээд хүн ингээд юм ярих гэнгүүт нэг чулуун шиг өөдөөс ямар ч хариу мариу өгдөггүй нэг дүнхүү нөхдөд байдаг шүү. Тийм болов гэж. Тэгвэл энэ бол айгүй зөв санаа юм байна шүү. Тийм байна. Яг тэр хүн сурталтнуудыг хариулсан нэг амар хөшөө өгдөг шүү. Бүр нэг юм ядарсан юм туранхай таяг тулсан өгний дээр амар бүдүүн багийн ингээд мөрөн дээр нь суугаад юм идээд явж байгаа ч үлээ тийм нэг амар хөшөө өгдөг. Кубд билүү Мексикт билүү байдаг шиг санагдаж байна. Тэр хөшөө бол хинч харсан байж тээ үнэхээр үзэн ядгаар. Амар бүдүүн баг ингэсэн ингээд юм идээд нэг доор нь ингээд чүрээс нэг юм нэг таяг амин хааны ингээд гэмээр хүний мөрөн дээр суудсан. Тийм амар хөшөө байдаг шүү. Тэгээ би дараа нь энийг ингэж ойлгонгуудаа чи хаана вилээ гэсэн чи Айсланд байгаа байхгүй. Айсланд ч юм бол айл үршээ яг үнэхээр төрийн ажилтнууд нь хүмүүсийнхаа төлөө төр нь иргэнийхээ төлөө ажиллах газар шүү дээ угаасаа. Коммунизм байгуулсан газар шүү дээ. Тэгэхээр чи бид нар болохоор нөгөө яг одоо өөрсдийнхөө нийгмээр төсөөлөл шууд хараалт тэгж ойлгож байгаа байхгүй юу? Тийм байна тийм. Бид нар бол их хөрхи амтан яг л тэгж харлаа. Энэ нэг хүн бол бүр танд мөргсүү гэд мөргөж штэ бүр. Харин тийм. Бидний асуудлыг үүрж явдагт ч баярлалаа гэд. Тэгэхээр бидний нэрээ нийгмийн тогтолцоонууд ийм л байна да өөр л байна да хөрхи. Бидний харах өнцөг хүртэл шал өөр харж штэ. Харин тийм. За энэ дараагийн хөшөө айгүй хөрхөө хөшөө. За дараагийн онцлог хөшөө бол Италид байдаг. Эмгтэй хүний цүнхэнд зориулсан хөшөө байгаамаа. За Зэрүүс харахад том хүний утга агуулгатай юм шиг энэ хөшөө бол Италийн Куньо мужийн Пимонте гэдэг хотод байдаг юм байна. Пимонте гэдэг хотод байдаг. Ер нь эмгтэй хүний цүнхэн дотор бүх юм байдаг. Үнэ. Бүх юм байдаг. За тэгээ өдгнөөс юм олох гэж барыг дотор нь өөрөө орчгоо шахдаг. Яг тийм санааг харуулсан. Ийм хөшөө байхгүй юу? 2013 онд анх Испанд нээлттэй хийсэн энэ хөшөө тухайн жилдээ Парко дель Кастилло гэдэг реалын үзэсгэлэнт оролцож байжээ. За гол утга агуулга нь эмэгтэйчүүдийн хувьд цүнх бол өдөр тутмынхын амьдралын сансргүй нэг хэсэг болохыг нотлон харуулаад зогсохгүй. Тэр жижигхэн цүнх ийм том юм шиг эмэгтэйчүүдийн амьдралыг авч явдгаа гэж харуулж байгаа юм байна. Харин феминистүүд энэ хөшөөг хүйсээр ялгуурлан гадуурхсан болох бүтээл гэж нэлээд шүмжилсэн байна лээ. Хачирхалтай хөшөөнүүд гэдэг хайлтан дээр энэ бүтээл гарч ирсэн бүтээлчийн нэр бол олдсонгүй гэж байна. За Хөөрхөд өчөө байгаа юм бол үнэн шүү дээ. Тэгтээ үнэн л юмыг илэрхийлсэн байна шүү дээ. Үнэн баггүй. Зүнхнээс энэ ганц палаш олоод өгчих гингүүд яадаг үлээд бараг цагийн ажил шүү дээ. Ядаргатай тий. За Шведийн Стокгольм хотноо сарлуу ширтэн суугаа хүү буюу төмөр хүүгийн хөшөө байдгаа. За өөцхөн жаахан төмөр хүүгийн хөшөөг 1954 онд бүтээсэн. Би анх ингээд том хөшөөг ингээд жижигрүүлж хараад байгаа юм болов гэсэн чинь нэрнгээсээ л ийм хөрхөн жижиг юм байна. Тэгээ хажууд нь нэг зоос харахад чинь нэг ийм хөл юм байна шүү. Тэр нэг үд танил юм байна юм шүү. Өөцх юм байна. Алгын чинэл юм байна. Тий. Өвдгөө тэврээ тэнгэр ширтэн суух энэ хүүгийн төмөр хөшөө Стокгольмын хуучин хот буюу Gamla Stанд байрладаг уран баримлч Лис Эриксны уралсан 15 см-ийн өндөртэй Шведийн хамгийн жижиг энэ хөшөөг 1967 онд энэ газарт анх байршуулжээ. За энэ жаргал тоогч энэ хөшөөг үтсэн хэсгээ бичээрэй. За 15 гэдэг чинь ерөөс нэг алгал юм байна. Тийм байна. Ингэхдээ Лисийн нэрлснээр хөшөөнд дүрлэгдсэн хүүг Үүле гэж нэрлсэн байдаг гинэ. Үүле. За хөшөөний утга бол их энгийн.
уран баримлчийн хувьд хүүхэд насныхаа дурсамжтай зориулан энэ хөшөөг хийсэн гэдэг юм байна. Хүүхэд ахта нойр нь хулцсан шүн болгон орон дээрээ суугаад гэрэлгүй өрөөнийхөө цонхоор сарлуу ширтэх дуртай хүүхдээс юм байл да өөрөө. За ингээд одоо бол энэ бяцхан хөшөө Стокгольмын төвд Эзэн хааны ордны урд хэсэгт орших Финска Киркан буюу Финлянд сүмийн хашаанд байрлаж байгаа юм байна. За уугуул иргэд болон жуулчдын хайрыг татаж байдаг үүлийн хүүг өхөөрдөн хүсэл биелүүлэх чимээ бэлэгдэж түүний толгойг зөөлөн элбэх нь элбгээ. Хөшөө барилга тавцан дээр хүссэн хүмүүс нь зоосон мөнгө тавьдаг бөгөөд амттан чихэр бэлэглэж өвлийн уйлрал зөвхөн түүн зориулна нэгсэн өн гүнгийн дулаан малгай оролтоор хувцалдаг гинэ. Одоо бол нэг хөрхөө хөх малгай оролт зүүцсэн байлээ шүү дээ. Энэ дээр бүр нэг ягаан юм байна. Тийм үү. Хөрхөө ягаан юм өмссөн байж байгаа. Тийм ямар ингээ харсан чи ямар өөлгийн юм бэ нэрээ. Энэ яста игдүүтэй нөхөр юм шүү дээ. Тийм байна. За энэ хөргөд өндөрлөхүүд тийм ээ. Тэгээ. За энэ хүрээд 2025 оны 6 дугаар сарын 6-ны Баасан гарагийн цонцлог урлагийн нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс урлагийг мэдрээ гэсэн үрээтээр шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуурт болох барилгачид удалдааны төв. За мөн таны бүрийг тэврий бас хамгаалъя. Лид контрол хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За маш их баярлалаа. Өргөжлөлөрхөн сонсогчдаа цагуурын ихэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа хөгжилтэй хөнгөн байцгаа гэсэн үрээтээр яаран нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3